Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотын Ганнам дүүргийн энэ гудамж бусад гудамжнуудаас нэгэн онцлогтой. Энэ гудамжинд хаяагаад ирлэн тус бүрдээ өөр өөрийн чиглэл бүхий гоо сайхны эмнэлгүүд оршино. Монгол хүмүүсийн хувьд гоо сайхны хагалгаанд сайн муу янз бүрээр л ханддагч. Энэхүү гудамжаар явж байхад гоо сайхны тодотголтой, эрүүл мэндийн энэхүү салбарын хөгжил солонгосчуудын хувьд хамгийн өндөр хэмжээнд хүрчээ гэдгийг өнгөцгнөр боловч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй мэт санагдана. Энэ эмнэлгүүдийн хаалгыг татан орж байгаа хүн бүр тусдаа гадаад төрхөндөө ямар нэгэн өөрчлөлт хийснээр өөртөө итгэх итгэл олох нэгэн сэтгэл өвөрлөн ордог. Хөөхөн хамартай, сайхан арьстай, гой нүдтэй болгосон гэсэн хүсэлтэйгээр ирдэг нэгэн байхад эрүүл саруул байж бусдын адил болохыг хүссэн хүмүүс ч бий. Чухамдаа ийм л хүсэл өвөртлөн явдаг нэгэн монгол охин MVP эмнэлгийн хаалгаар орж ирсэн юм. MVP의 뜻은 영어. Манай эмнэлгийн нэр MVP. Яг үгжлэн орчуулснаар бууж байгаагийн дагуу хамгийн үр дүнтэй мис заслыг хийхийг гол зорилгоо болгон ажиллаа эхэлсэн юм. Би өөрөө энэ нэрийг сонгосон л доо. Зөвхөн гоо сайхан хөөрхөн болоход анхаарах төдий бус. Үйлчлүүлэхээр ирсэн хүний дотоод сэтгэхгүй, өөртөө гутарч эсвэл сэтгэл дундуур байсан тэр үл ялыг дутуу дутмаг зүйлийг ангаах ухааны аргаар засаад тэр хүнд өөртөө итгэх итгэл олоход нь багахан ч гэсэн нэмэр болох гэсэн найдварыг агуулж ажиллаа хийдэг. Мөн төрөлхийн эрүүн нүрийн эмгэгтэй төрсэн хүмүүст зориулсан тусгай үйлчилгээ үзүүлж, холбогдох салбарынхаа байгууллагуудтай хамтарч үн төлбөргүй эмчилгээгч бас хийдгээрээ манай эмнэлгийн онцлог болно. Эрүүн нүрийн болон хамар уруул тагнаан төрөлхийн эмгэгтэй төрсэн хүмүүст хийх эхний анхан шатны мэт заслыг улсаас нь хариуцаж үнэгүй хийж өгдөг зарим нэг улс орнууд байгаа. Төрөлхийн эмгэгтэй төрсэн хүүхдүүд 16-аас 17 нас хүрэхэд өсөлт нь тодорхой хэмжээгээр тогтворж эхэлдэг. Энэ үед эмэггийг арилгах бус, арилгасан эмэггээ энгийн хүмүүсийгтэй ижил болгох. Өөрөөр хэлбэл гоо сайхан талаас нь анхааран 2 болон түүнээс цааших шатны мэс заслуудыг хийн. 최대한 노력을 하고 있습니다. Энэ бол MVP эмнэлгийн ерөнхий захирал Чой Ушиг. Тэрээр католикийн анагаах ухааны их сургуулийг мэс засалчийн мэргэжлэр тусаж, эмчийн ажлын гараагаа Сөүл хотын эхнэлсэн эмнэлгийн эрүүн нүрийн мэс заслын тасагт ажиллан эхлэж байжээ. Шикийн ч өнөөдөр бүгд найрамдах Солонгос улс болон Хятад, Индонез зэрэг улсуудын эрүүл мэндийн яамдын хамтран зохион байгуулдаг төслийн хүрээнд дэлхийн буурай хөгжилтэй орнуудад тогтмол очиж, мэргэжил нэгт эмч нартай туршлагаа хуваалцахын зэрэгцээ олон арван өвчтөн эмчилж, сэтгэлийн их урам, зориг нэмдэг ажээ. Энэ охиныг уянга гэм. Охин анх удаа эмчтэйгээ уулзах гэж байна. Өмнө нь хэд хэдэн хагалгаанд орсон болохоор хагалгаанаас бол нэг их айхгүй байгаач дотроо олон зүйлийг эргэцүүлж байгаа нь илхэн. Харин Чой эмчийн хувьд уянгааг аль хэдийн мэддэг болсон гэж болно. Зургийг нь харж судлаж эмчилгээгээ тодорхойлсон эмчид одоо өөрийн биеэр үзэж дүгнэлтэд баттгах үлдээд байгаа. 오늘 진료 보실 거고요. 원장님 방에 돌아가시면 약을 드릴게요. Яруу дөрөвтэй өмнө бэлтгэлээ хийлгэжсэн гэдэг энэ жил болохоор гоо сайхны хагалаа илүү гоё болох гэж ирсэн. 지금 제일 신경 쓰이는 게 뭐냐고. 어떤 감기가 다락토고 하면 주요해. 라이티스 감기가 코가 마음에 안 드는데. 알았어요. 내일 코 좀 모양 좀 이렇게 코 좀 이렇게 코끝 좀 올려서 모양 좀 만들고. 말가시 가마른다 미스게 대야가를 미스게 가브레치는 온드스크 좋군. 입술이 원래 모양이 이제 이렇게 생겼는데. 길들은 어디 베시대? 좀 입술은 약간 이렇게 돼 있어서. 최대한 이런 모양.
хэлбэрийг нь энэ уулзтай хэлбэрийг нь би гаргаж болно. 알겠어요. 그러면 내일 하는 거로 하고 Маргааш местэй 나머지 хийдэг болно. 그럼 두 가지 수술에 같이 들어가는 거죠? 네, 입술하고 코. тэгэхээр хоёр төрлийн эсрэг хийх нь нэгдүгээрт нь хамар, хоёрдугаарт нь уруул хэсэг байна шүү дээ. Эмч хийх гэж байгаа мис ажилбарынхаа талаар охин түүний ээж авдаа ярьж тохиролцсны дараа бэлтгэл ажил эхлэж байна. Эмнэлгийн ажилтнууд түүнээс олон төрлийн шинжилгээ авлаа. Урд нь хийлгсэн байсан ч ялгаагүй өөрийн эмнэлэгтээ нэгт нямба үзлэг шинжилгээ хийдэг гэнэ. Энэ өвчтөн бол төрөлхийн баруун зүүн хоёр тал хоёул сэтэрхийн өөрчлөлттэй байсан. Энэ зурган дээрээс харахад уруулны хэлбэр 100 хүн өөрчлөлттэйгээр харагдаж байна. Ихэвчлэн хамар уруулны сэтэрхий аль нэг талдаа байх тохиолдол элбэг боловч уянгагийн хувьд сэтэрхийгээс гадна уруул нь бараг байхгүй гэж хэлж болох үс өөрчлөлттэй төрсөн. Энэ эмгэгийг засах нь жаахан хүнд хэлбэр онцлог тохиолдол гэж хэлж болохоор тиймээс сэтэрхийг засах мис ажилбараас илүүтэйгээр өвчтний уруулын хэлбэрийг засахад анхаарах шаардлага гарсан. Дээд уруулын хэлбэрээс гадна доод уруул маш нэмгэн учраас ялангуяа доод уруулны гол хэсгийг жаахан зузаан болгох шаардлага гарсан. Мөн хамрын нуруу хэсэг нь хэтэрхий өргөн том байгаагаас өвчтөн өөрөө тавгүйрхдэг байсан байгаа юм. Хамрын ясыг багасгах мис ажилбар мөн хийсэн. Төрөлхийн эмгэгтэй өвчтөн зөвхөн царайлаг болох гэж нүрээ засуулж байгаа хүнээс тэсөөр мэдрэмж сэтгэлгээтэй байдгаас тэдний итгэлийг хүлээж авсан эмч эмнэлэг илүү их хариуцлага үүртэй гэж шигэмж онцолж байсан. Уянгаа охинд хийж байгаа энэ мис ажилбар нь хэдийгээр гоо сайхны мис засал гэдэг ерөнхий нэрэнд ор хамрагддагч жинхэнэ утгаараа бол пластик реконструкти буюу гоо сайхныг нөхөн сэргээх гэдэг агуулгыг багтааж байгаа юм. Нөгөө талаас төрөлхийн эмгэг гэдэг зөвхөн ил харагдаж байгаагаас илүүтэй сэтгэл санааны дарамт хямралыг дагуулж байдаг. Энэ онцлогоороо ч гоо сайхан эрүүн нүрийн эмгэг засах салбарын эмч нь өвчтнийхөө сэтгэл зүг сайн ойлгож шаардлагатай тохиолдолд энэ чиглэлийн нарийн мэрэгжлийн эмч нартай хамтран ажилладаг. 어쨌든 이번 기회를 통해서 Солонгост гоо сайхны эмнэлэг маш олон байдаг. Харамсалтай нь эмнэлэг болгон эмч бүр мэрэгжлийнх биш байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Эмч болгон адил биш гэдгийг л хэлэх гээд байгаа юм л да. Тиймээс зөвшөөрөл, мэрэгжлийн туршлага, эмнэлгийн түүх гээд сайн судлах хэрэгтэй. Яагаад гэхээр баталгаагүй эмнэлэгт очиод харамсмаар үр дүн гарч, үйлчлүүлэгч хохироод хоцорч байсан талаар нэг биш сонсож байсан нь харамсалтай. Мөн аль хэсэгтээ ямар мис засал хийлгэхийг хүсэж байгаагаас шалтгаалan яг тэр хэсэгт гаршиж мэрэгжсэн эмчийг олж очвол хүссэн үр дүндээ хүрэх магадлал өндөр байна. Бөөрийн эмч, элэг цөсний эмч гэж ялгаатай байдаг шиг хамар ирүүндээ гаршсан эсвэл нүд зохины хэсэгт илүү чадвартай эмч гэж гоо сайхан эрүүн нүрийн эмч нар дотроо ч ялгаатай байдаг гэдгийг бас санахад илүүдэхгүй. Энэ эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх хүмүүс цагаар хэдэн 7 хоногийн өмнөөс авдаг ажээ. Гэхдээ бүхэл бүтэн гудамж болсон эмнэлгүүдийн хаалгыг татаж хаана ямар үйлчлэгээ байдгийг мэдэх гэсэн хүмүүс ч орж ирэх ажээ. Хүлээн авах хэсэгт Хятад, Англи, Орос хэлтэй ажилтнууд тогтмол ажилладаг. Тэд ирсэн хүн бүрийг нэг бүрчлэн ухтан авч эмнэлгийн талаарх бүхий л мэдээллийг өгөхийн хамт ямар мэрэгжлийн эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэсний дараах зөвлөгөө өгнө. Энэ эмнэлэг нь хамар уруул засах мис засал хийхээс гадна гоо сайхны мис заслын хамгийн энгийн хэлбэр тооцогдох, нүдний болон нүүрний арьс татах, засах, эрүүлжүүлэх зэрэг олон төрлийн эмчилгээ хийдэг юм байна. 한국에서는 2009년부터 Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар 2009 оноос гадаад орнуудаас эмнэлгийн чиглэлээр ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, эмчилгээний аялал жуулчлалыг нэгэн салбар болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн 2013 оны байдлаар гадаадын харьяат 21 мянган хүн Солонгосын эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэсэн гэсэн тоо баримт байгаагаас Монгол улс дээрээсээ 5 дугаарт жагссан. Энэ нь ойролцоогоор 2013 онд 10,000-аад монгол хүн Солонгосын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэсэн баримт юм. Монгол-Солонгос хоёр орны эрүүл мэндийн салбарыг хариуцсан яамдуудын хооронд 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг ба үүнээс хойш эрүүл мэндийн салбарт өргөн хүрээгээр хамтарч ажиллаж байгаа. Солонгосын мэрэгжилтэн эмч нар Монголд очиж үзлэг онцлогоо хийх, мис засал, мис ажилбар хийх, мөн Монголын эмч мэрэгжилтнүүд манай эмнэлгүүдэд ирж туршлага солилцох гэх мэт олон ажлууд хийгдэж ирсэн. Жишээ нь өнгөрсөн жил Монголоос төрөлхийн хамаргүй төрсэн нэргүй хэмээх хүүхдэд Солонгост нүүрний гаж засах мис засал хийж амжилттай болсон.
Мөн маш олон сайхан жишээг тоочч болохоор байна. Гоо сайхан гэдэг бол хэн нэгэн хүн нүд хамар эрүүгээ янзлуулахаар хязгаарлагдахгүй. Өнөөдөр энд мэс засалд орсон уян охин шиг уруул тагнааны гажиг засуулгаас гадна төрөлхий, нүүр ам, эрүү нүүрний гажиг засах, гэмтэл бэртэл түлэгдлээс үүссэн гүн шархсарв арилгах гээд маш өргөн хүрээтэй харж үзэх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд боломжгүй хүмүүс тэтгэлгийн журмаар эмчилгээнд хамрагдах боломжийг ч манай яамнаас эмнэлгүүттэй хамтран олгож байгаа. Монголын үзэгчдэд эрүүл энхийг хүсэн өрөөё. баярлалаа. 다각적인 노력을 기울이겠습니다. 감사합니다. 그래서 어제 약간 Уянгаа охин хагалгаар хийлгээ 5 хоног байна. 5 хоног гэдэг зөвхөн эхний өөрчлөлтүүдийг л мэдэх боломж өгдөг юм. Ерөнхий хавдар бууж арьс болон булчингууд хэвийн байдалд орох хүртэл доод тал нь 1 сар болдог ажээ. Эмч энэ удаагийн сүүлчийн үзлэгийг хийж цаашид юуг анхаарах талаар зөвлөж байна. Сарын дараа охин эмнэлэгтээ дахин үн төлбөрийг үзүүлж шаардлагатай эмчилгээгч авахар болов. Гэхдээ эмч энэ хугацаанд уух, эм, хамартаа хийж битүүрхээ сэргийлсэн хэрэгсэл зэргийг охинд өглөө. Ийхүү Монгол охин уянгаа бүгд найрамдах Солонгос улсын MVP эмнэлгийн захирал доктор Шикийн санаачлагаар амьдралдаа итгэлтэй алхах нэгэн сайхан бэлэг авлаа. Шик эмч хэлэхдээ өвчтөн маань мэс заслын үр дүнд сэтгэл хангалуун байх нь бидний хамгийн дээд зорилго юм. Гоо сайхан гэдэг зөвхөн гадаа төрхийн төдий асуудал биш, харин хүний хувь заяанд том өөрчлөлт гаргадаг хүчин зүйл. Бид ийм л нийгэмд өнөөдөр амьдарч байна. Гадаа төрхнийхөө дутуу гүйцээж өөртөө сэтгэл ханамж дүүрэн амьдрах боломжийг хэн нэгэнд олгох нь бидний үүрэг юм даа гэсэн юм. Эцэст нь тэрээр Монголын үзэгчдэд хандан та хэрвээ Солонгос улсад ирж эмчлүүлэх гэж байгаа бол эмнэлэг болгон эмнэлэг биш, эмч болгон эмч биш байдгийг санаж сайтар судлаж мэдээлэл авах хэрэгтэй хэлэх нь бас миний үүрэг байхаа гэснийг дурдахгүй байх аргагүй юм аа.